Соёл спорт аялал жуулчлалын яам. Эрдэмтэн мэрэгдийн төөргөн бүтээж өтгөс өвгдөөс өртөөлөн бидэнд уламжлагдсан ирсэн судар ном, хальс, гэрэл зураг зэрэг өөртөө хадгалагдж байгаа баримт өвүүдийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ. Соёл спорт аялал жуулчлалын яам. Соёл спорт аялал жуулчлалын яам. Танд болон таны удамд танаа нутагт аман зохиол, язгуур урлаг, ар урлал, ёс заншил, уламжлалт технологи, эрдэм ухааны холбогдолтой ямар өв хадгалагдж байна вэ? Үндэсний жагсаалтад шинээр оруулах соёлын бийт бус өвийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж байна. Соёл спорт аялал жуулчлалын яам. Соёл спорт аялал жуулчлалын яам. Таны өвөө, ахан дүүсийн өвөлжөө хаваржааны ойролцох хаданд элдв амьтны сүг зураг, дүрс, тамга тэмдэг, эртний булш бунхан, хэрэгсүр, хөшөө чулуу байна уу? Энэ бол түүх соёлын үл хөдлөх дурсгал юм. Та өөрийн оршин суугаа аймгийн соёл спорт аялал жуулчлалын газар сумын соёлын төв болон багийн засаг даргаар дамжуулан бидэнд энэ тухай мэдээллийг эрүүлнэ. Соёл спорт аялал жуулчлалын яам. Ажил эрх хөтөлбөрийг хүлээн авч үзэж байгаа эрхэм үзэгч танд баярлалаа. Нэвтрүүлэг маань үргэлжлэн танд хүрч байна. Нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн телевизийн 150 студиэс танд шууд хүрч байгаа. Одоо та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хоёр талын соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж соёлын бит бус өв түүх соёлын дурсгалт газрыг бүртгэн баримтжуулах, хамгаалах мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаа. Энэ тухай өргөжлүүлэн ярилцахаар студид соёл спорт аялал жуулчлалын сайдын зөвлөх уран төгс хүрэлцэн ирсэн байна. За танд орой минь хүргэе. За тэгэхээр соёл спорт аялал жуулчлалын яам соёлын өвийг хадгалах, хамгаалах, бүртгүүлэх, баримтжуулах ажил явуулаад бас багагүй хугацаа өнгөрчлөө. Тэгэхээр одоо яг ямар ажил төлөвлөлөөд энэ хоёул энэ талаар яриагаа эхлэе. Өнөөдөр 2013 оны 8 сарын 14-нд соёл спорт аялал жуулчлалын сайдын тушаал гарсан байгаа. Монгол орон даяар соёлын өвөө бүртгэн баримтжуулах, нийтийг иргэдийн оролцоог татан оролцуулах ийм аян 4 сарын хугацаатай ингээд эхэлсэн байна. Одоогийн байдлаар бол баримтат өвийн бүртгэлд хүмүүс нэлээд их өндөр оролцоотойгоор бүртгүүлээд эхэлсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө баримтат өвөл хөдлөх дурсгал бийт бус өв гэсэн 3 үндсэн хэсэгт энэ бүртгэлийн ажил маань явагдаж байгаа тийм ээ. Тэгэхээр хүмүүст ерөнхийдөө ойлголт өгөхийн тулд энэ ард иргэдээс ирж байгаа мэдээлэл учраас би танд өнөөдөр энэ гурвынхаа талаар ер нь нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна л да. Тэгэхээр эхний ээлжинд баримтат өв гэж яг юу хэлээд байна те хүмүүс өөртөө байгаа юмаа бас энийг ялгаж салгаж ойлгох нь бас чухал байх гэж бодож байна. Баримтат өв гэдэг бол бичиг үсгээр үлдсэн мөн дүрс, дуу авианы бичлэгийн арга хэлбэрээр ингэж үлдсэн ийм баримтжуулан үлдсэн бичгийн дурсгал, соёлын дурсгал байдаг. Энд бол жишээлх юм бол торго, илэг, бүр эртнээс одоо өвлөгдөж манад ирсэн хусны үйсэн дээрх бичиг гэх мэттэй үлдсэн байдаг. Мөн кино мөн баримтат өвд ордог. Иргэдийн хувьд бол үгийн бичиг байж болно. Гэх мэтээр юм баримтат өв бол бичгээр үлдчихсэн. Тэгээд түүхийн дурсгал байна. Ерөөд нь бичгэн гэж ойлгож болох нь тийм ээ. Тийм бичиг болон авиа дуу дурсны аргаараа үлдсэн. Энийг баримтат өвд хамтдах юм байна. Дараачих нь үл хөдлөх дурсгал гэж байгаа. За үл хөдлөх дурсгал гэдэг нь болохоор археологийн шинжлэх ухаанд нэлээд их байр суурийг эзэлдэг. Одоо газрын доор болон дээрх булш хэрэгсүр, буган чулуун хөшөөд, хатны сүг зураг, мөн уран барилгын ийм дурсгалууд орсон байдаг. Бийт бус өвд. Бийт бус өвд нь болохоор их хэл, ерөөл магтаал, туйл зэрэг аман зохиолууд, аман уламжлалууд байж болно. Мөн дуу, бүжиг, хөгжим гэх мэт урлагийн уламжлалт урлагийн юм тоглолтууд бийт бус өвд ордог. Мөн зан үйлийн чанартай, тахилга тайлгын чанартай тий энэ болгон бол бийт бус өвд уламжлалт мэдлэгүүд гэдэг ийм төрлөөр явж байдаг л да. Тэгэхээр энэ соёлын өвдөд бүртгүүлснээр иргэн болон тухайн аймаг за сумд ер нь буцаад ямар ач холбогдолтой юм бэ? Ач холбогдолтой байлгүй яах вэ? Энэ чинь соёлын өв нь нэг талдаа бол бүртгэн нэгдсэн улсын бүртгэл мэдээллийн санд орж ийн. Мөн
иргэдийн оролцоог татан оролцуулснараа нөгөө бүртгэгдээгүй байсан ард иргэдийн гар дээр мэдхгүйгээс ч юм уу хадгалагдаад үлдчихсэн байгаа. Мөн мэрэгжлийн байгууллагууд хүч оролцоогүйгээр үлдсэн байгаа энэ бит өвд шинэ бүртгэлд орж ирнэ. Мөн дээр нь энэ соёлын өвийг бүртгэж авснараа нөгөө хооч үедээ уламжлуулах, хадгалуулах, их түүхээ одоо сэргээх гэх мэтийн ач холбогдолтой байлгүй. Одоо энэ маяг маань хэдийн хугацаанд үргэлжлэх вүлээ? 8 сарын 15-наас эхэлсэн одоо 12 сарын 15 хүртэл нийтдээ 4 сарын хугацаанд үргэлжлэх аян байна. Ерөнхийдөө анхан байдлаар хандлт хэр байгаа бол? Баримтат өвдөр жишээлээд ярих юм бол одоо 2013 оны 8 сард 6 сард Хятадд ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн ийм олон улсын зөвлөлтөх хорооны ээлжид 11-р хурал болсон. Тэнд манай Монгол улсаас бол 9 эрдний ганжуур гэдэг ийм 110 бот ном соёлын өвд бүртгэгдсэн байгаа. Энийг дагаад Монгол улсын хэмжээнд бол маш их иргэдийн гар дээр байгаа ийм туйл болон баримтат өвийн бүртгэлүүд эхлээд орцсон байна. Мөн үйл хөдлөлтөөр ярих юм бол Ховд аймгийн Буянт сумын харьяа айлын гадаа өвлжөөний ойролцоо байгаа хатны зураг бол хүмүүс соёлын өвд бүртгүүлэхээр шинээр манад оруулж ирээд байна. Мөн үл хөдлөх нөгөө бит бус одоо ийм бүртгэлт нь бол Өмнө Говь аймгийн Далан задгад сумын иргэн Буян Бат гэдэг хүний одоо зоосон ширээ гэдэг ийм дурсгал бол бүртгэгдэж байна. Энэ ямар учиртай дурсгал вэ гэхээр одоо Монгол гутлын оймсны хараа дайлангийн хөөрөгний дайлангийн гадна талыг ингээд ширж ойдог энэ гоёлын ийм урлаг ширмэл урлагийн ийм төрөл байгаа. Энэ бол манад одоо 1920-ад он хүртэл байж л дээ. Тэгээд түүнээс цаашаа одоо нөгөө тээгч нь ховордоод исэн. Энэ Буянбат гэдэг хүн болохоор үлдсэн байжгаад тэгээ шавь сургалт гэдгийг зохион байгуулсан байна. Тэгээд бид нар бол соёлын бит бос өвдөө бол бүртгэж авч байна. За тэгэхээр мэдээж нэвтрүүлэг үзээ сууж байгаа хүмүүст бас өөрт нь тодорхой хэмжээний соёлын бит бос өвд байгаа бол одоо ямар утсаар хэрхэн холбогдож бас хамгийн анхныхаа мэдээллийг хүргэх боломжтой бол нийслэлд бол соёл спорт аялал жуулчлалын яамны одоо утас байгаа 2641 97 гэсэн утас бий. Мөн соёлын өвийн төв бол соёлын төв өргөөний ард байдаг. Энэ соёлын өвийн төвд хандаж болно. Мөн утаснууд нь бол 701108 77 гэсэн утас байна. Мөн 9665 9588 гэсэн юм утас байгаа. Энэ утсуудаар холбогдож байгаа. Нийслэлд бол орон нутгуудад бол сумынхаа соёлын төвийн одоо ажилтнуудад хандаж болно. Аймгийн соёл спорт аялал жуулчлалын газар гэж байгаа. Тэдний мэрэгчлэтнүүдэд хандаад мөн Монгол өв гэсэн вебсайт байгаа. Тэр вебсайтн дээр бол ямар төрөлд нь одоо баримтат өвд оруулах юм уу, бит өвд оруулах юм уу, бит бус өвд оруулах юм уу, энэ ангиллаа ингээ ялгаад тэгээд нөгөө англилтаа оруулах юм мэдээлэл авж агаад тэр вебсайтаар бас харж болно. Түрүүний дээр хоёулыг нэг ярьсан шүү дээ. Хаанхын байвны хүний сая ярьсан. Тэр хүн чинь өөрийнхөө үнэт төвийг одоо чинь юу гэдгийг мэдээлэлээр дамжуулаад өгчлөө. Буцаа тэр хүнд ирж байгаа өөрийнх нь бас үр ашиг гэж юу байгаа бол энэ бол өөрөө шавь сургалтыг зохион байгуулж байна. Мөн одоо төр бүртгэж авснаар улс бүртгэж авснаар төрд одоо хүсэх юм бол үнэлүүлэхтэй мэрэгжлийн бас баг гарна л да энэ дэр. Тэгээд тэр мэрэгжлийн багаар дамжуулаад үнэлүүлээд тэр үнэлгээнийхээ дагуу хүсэх юм бол төрд худалдах гэх мэтээр ингэж ажиллаж болно. Тэгэхээр ерөөдөө Монгол улсаас ЮНЕСКОгийн жагсаалтанд бүртгүүлсэн болон дэвшүүлсэн өвийн тухай та бас мэдээлэл өгч. ЮНЕСКОд бол ерөнхийдөө нэлээд их соёлын өвийн
жагсаалтууд явдаг. Энэ жилд нэг жилд нэг улсаас ганцхан өвийг л бүртгэх ийм нэг заалт өгдөг ЮНЕСКОгийн. 2011 онд бол манайх Монгол улс Монгол Алтай нурууны хадны сүх зураг гэдэг одоо бит ийм юу бүртгүүлсэн байгаа. Мөн орхны хүндийн соёлын дурсгалт газар бүртгэлд орсон байгаа. Бит өвүүдээс. Бит бус өвүүдээс бол нөгөө Монгол цуурын бие биелгээ байна. Өшөө нөгөө битүү амьсгаагаар лимбтгэхтэй энэ бас бие. Ерхэд ингэ болчихоо тийм ээ. Тэгэхээр ерхэд улс аймаг нийслэлийн хамгаалтанд байх түүх соёлын хөдлөх дурсгалын жагсаалтын тухай та бас сонирхуулаач. Хөдлөх дурсгалын үл хөдлөх дурсгалын. Үл хөдлөх дурсгалууд нь бол байгалийн дурсгалт газрууд байж болно. Энд бол жишээлх юм бол тухайн газар одоо жишээлх юм бол Тайхар чулуу, Архангай аймгийн Тайхар чулуу энд оруулж болох магадaltaй. Мөн одоо тэнд бол өвөрмөц тогтцтой. Мөн түүхийн дурсгалыг түүхийг өгүүлэх үү гэх мэт юм дурсгалууд орж болно. Мөн одоо газрын доорох болон дээрх буш хэрэгсүүрүүд энэ баримтад орно. Мөн буган чулуун хөшөөд, хүн чулуун хөшөөд, тамхтай одоо хөшөө чулуудууд энэ орж болно. Мөн хадны сүх зурагтай газрууд орно. Хадны сүх зурагтай газар гэснээс одоо бид нар бол яаралтай гэж хамгаалтанд авах юм дурсгалууд бий л дээ. Жишээлх юм бол манай Улаанбаатартай ойрхон Их тэнгэрийн амны хадны зураг байна. Энэ хадны зураг бол одоо шин чулуун зүсгийн үеэс ихсүүлээд дундад 100 хүрэл зэвсгийн үе тэгээд төвд бичээс байна, хятад бичээс байна, монгол бичиг байна. Үе үеийн түүхийг хадгалчихсан ийм Улаанбаатарын төв цэгээс 8 км тийм дурсгалтай газар байна. Гэтэл хажуу талд нь манай одоо түүх соёлынхоо дурсгалд буруу хандлага илэрхийлдэг, бас түүх соёлоо хүндэлтгүү, үнэлтгүү ийм иргэд байна л та. Тэгээд эд бол ингээд хажууд нь штрикер ингээд үг хүчээд ингээд тавьчихсан. Эсвэл бүр барилгын будгаар очиод будчихсан, шүршдэг будгаар очиод ингээд будцсан нөгөө дурсгалт газрыг чи ингэсэн байна. Тэгэхээр бид нар бол энэ дээр бас иргэдийн оролцоог маш их татан оролцуулж тийм үднээс одоо өнөөдөр ийм ажлыг аянгыг эхлүүлж байна л да. Өмнө нь бол ерөөсөө дандаа мэрэгжлийн байгууллагуудаар албан одоо хаагчдын оролцоотойгоор ингэж бүртгээд исэн соёлын өвөө. Одоо бол иргэдийн оролцоог татаж оролцуулснаар соёлын өвийн дурсгалд яаж хандах вэ гэдэг ийм хандлагыг өөрчлөх ийм эхлэл байна л да. Яралтай хамгаалтанд авах гэдэг нь одоохон давааг байгаа гэсэн үг үү? Улсын бүртгэлд байдаг. Гэхдээ одоо тэр нөгөө иргэдийн ийм буруу хандлага байгаад байна л да. Тэгэхээр бид нэр энэ дээр л бас дахиж ярилцах одоо иргэдтэй өшөө түүхийн хичээлийг сайн оруулахаар сургалтын програмыг өөрчлөх ийм төлхөө ингэж програмаар соёлын өвд хэрхэн хандахын эднэрийг нэлээд суулгаж өгөх хэрэгтэй. Ерхэд өөрөө бол их өргөн том цар хүрээтэй сэдв учраас тэр юм болгон хүн бүр бас энийг бас нэг мэдээд үнцгийнээс мэдрээд байхгүй байна л да тийм ээ. Иргэн бүрийн оролцоог л өндөржүүлэх. Тэгэхээр Монгол улсаас дэлхийн соёлын өвд бүртгэсэн дурсгалын тухай та бас үргэлжлүүлээд яриач. Дэлхийн соёлын өвд бол яахын аргагүй тэр 9 эрдний ганжур гэд тэр дурсгал байна. Энэ бол бүр гайхалтайгаар одоо улсын төв номын сангийн алтан сангийн фонд гэж байдаг. Тэнд хадгалагдчихэйдэг ийм дурсгал байгаа. Тэгээд тэр цагаан Монгол Алтай хадны сүг зургийн тухай би бас ярьсан тийм. Энэ бол бас 500 одоо га талбайг ингээд хамарсан. Тэгээд хүрлийн үеийн хадны ийм зургууд бий. Монголын археологийн туршлагыг судлах судалгаа шинжилгээний ажлын бас зарим нэг онцгой түүхээс та бас сонирхуулаач. Археологийн шинжлэх ухаан бол соёлын бит өвд суйрлан
гэж судалгаа шинжилгээгээ хийж идэг шинжлэх ухаан л та. Тэгэхээр Монгол улс дээр буулгаж үзэх юм бол 1877 оноос анх Оросын аялагч Григорий Николаевич Потанин гэдэг хүн Монгол алтайгаар давж одоо Монгол улсад Монгол нутаг дэвсгэр дээгүүр явахдаа одоо ажлынхаа тайланд анх удаа Монголд одоо хэрэгсүүрүүд нь дөрвөлжин далантай, дугуй далантай байдгийн байна. Анхны хэрэгсүүрийн ангиллыг тэнд хийсэн байна. Буган чулууд байдгийн байна гэдэр гэсэн юм археологийн түүхийг бол анх удаа энэ дэлхийн нийтэд гаргаж өгсөн хүн юм байгаа. Потанин бол түүнээс хоошоо үнэхээр одоо Европ дахинд Монголд бол ийм дурсгалууд байна. Түүхийн одоо судалгааг нь хийя гэсэн эрдэмтдийн одоо сонирхол маш их гарч ирснээр одоо 1889 оноос эхсүүлээд ер нь бол Оросын эрдэмтэд, Фэний эрдэмтэд, ер нь гадны эрдэмтэд нэлээд их орж ирж судалгааг нь хийгээд, малтлагыг нь хийгээд ингээ явж исэн. 23 онд гэхэд одоо 1923 онд Сэлэнгэ аймгийн Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуй гэж байгаа. Тэнд ноён уулын одоо алдартай ноён уулын хүннүүгийн үеийн комплекс дурсгалыг мөн адил Козлов гэдэг Оросын эрдэмтэн анх одоо шинжлэх ухааны эргэлтэнд оруулж исэн. Гэх мэтээр ингээд явсаар байж 1942 онд анх одоо Монголд анхны монгол хүний малтлаг одоо Төв аймгийн Авдар баян суманд анх хийгдсэн. Ингээд Монголын одоо археологийн үндэсний баг одоо ажиллаж эхэлж байна. Болсон хүчинтэй болж байна гэдэг нь одоо харагдаж эхэлж. Гэх мэтчлэнгээр тэгээд одоо бол археологийн хүрээлэн гэж байна. Шинжлэх ухаан академи дээр байдаг. 2000 оны хүртэл бол түүхийн хүрээлэн дээр ажиллаж байсан байна л да. Тэгээд тасраад 2002 оноос хойшоо мөн соёлын бие төвийн одоо судалгаан дээр нэлээд их ажилласан. Америкийн, Италийн, Германы, одоо Оросын гэх мэт маш олон гадны байгууллагуудтай хамтарсан ийм экспедицүүд ажилласан. Тэгээд энэний үр дүнд орхны хөндийн одоо соёлын дурсгал ЮНЕСКОд бүртгэгдэж байна. Мөн тэр Монгол алтай хадны зураг мөн ЮНЕСКОд бүртгэгдлээ. Гэх мэтээр бол археологийн шинжлэх ухаан бол Монголд нэлээд өндөр сайн хөгжиж байгаа гэж. Энэ төрлийн яг нэгдсэн мэдээллийн сан гэж бий юм аа? Мэдээллийн сан мэдээж тухайн байгууллага дээрээ байна. Мөн соёлын өвийн төв дээр байна. Эдрийг нэгтгсэн одоо энэ бүртгэл мэдээллийн санг бол одоо эхэлж байна. Тэгэхээр ихэд та түрүү ярьсан нөө хээргөдөө байгаа соёлын дурсгалт хөшөө зарим зүйл бас эвдрэл бас те тодорхой хэмжээний хүний гараар бас эвдрэл өртөж байна. Тэгэхээр энийг ер нь цаашдаа бас хэрхэн хамгаалах тухай бас бидний ойрын мэдж байгаа жишээ төр боловч бас мэддэхгүй байгаа ямар түүх дурсгал зүйл байгааг бид нар бол бас анзаарахгүй л байгаа гэж бодож байна. Энэ дээр бол иргэдийн оролцоог татан оролцуулах те мөн гэрээт ажилтан гэдэг хүнийг бол тэнд гаргах одоо соёлын өвийн тухай хууль одоо сая өргөн баригдсан. Тэгээд одоо батлагдаад ирэх юм бол гэрээт ажилтан гэдэг юугаар л эзэнгүй байсан газрыг те эсвэл тухайн одоо орон нутгийн музейд нь харьяалуулж өгөх. Жишээлх юм бол сая Хүсгэл аймгийн Уушгийн өвөр гээд дурсгал бий. Тэнд бол өмнө нь бол далайн ээж гээд төрийн бус байгууллагынхаа өөрсдөө санаачлагаараа тэнд одоо мал амьтны хөлөөс хамгаалах эсвэл хүмүүсийн өөр халдлагаас хамгаалах сайн дурын байгууллага хамгаалж исэн. Одоо цаашид бол орон нутгийн музейн мэдлэлд хүлээлгэж өгөхөр ингэж шийдвэр гараад явж байгаа. Тэгэхээр сая бол та бүхэн нэг соёлын үйл хөдлөх дурсгалын талаар ярилцлаа. Тэгээд одоо үргэлжлүүлээ нөө баримтат өвийн талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд баримтат өв яг дэлхийн данстай ямар өвүүд байна? Түрүүн та баримтат өвийн талаар тодорхойлтыг бас хэлсэн. Баримтат өвийн баримтат өвдөр тодруулаад ярихад бол тэр улсын төв номын санд идэг одоо ганжуур данжуурууд байна. Мөн лувсан данзангийн алтан товч
тэгээд ганжир данжуур нэмээд тэр энэ жилийн бүртгэгддэг 9 эрдний дурсгал 9 эрдний ганжуур ингээд 3 нийтдээ бол 299 баримтат өв байдаг байна л да. Одоо ЮНЕСКОгийн бүртгэлд үүнээс Монголын гэсэн одоо тодтолтой 3 өв бол энэ 3 баг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө цаасан бичгийн өвийг бас хадгалах. За магадгүй бас зарим нэг нь гэмтсэн тохиолдлыг сэргээн засварлах бас чухал ажил байдаг байх л та. Ийм тохиолдолд иргэд хаана хандах хэрэгтэй бол? Иргэд хандахтаа яхаа аргагүй бид нарт мэдээлэл өгөх ёстой. Тэгээд мэдээлэл дээр нь үндэслээд одоо үнэхээр горим хадгалтын горим буруу эсвэл бүр алдагдсан эсвэл хил гайлаар гарах гэж хагаад одоо саатуулагдсан. Тэгээд нөгөө шүүхийн шийдвэр энтрем ингээд бичиг баримтны одоо хугацаа шаардсан үйл ажиллагаанаас болоод одоо жишээлх юм бол чимдаамд аваад гарах гэжсэн баримтат өвүүд тэр чигээр байж хагаад тэгээд нэг жишээ хэлээ л да. Сая Улсын төв номын санд бид нар 110 ердийн судар 10 эрдний судар хүлээлгэж өгсөн. Энэ яасан бэ гэхээр хаан улд дүүргийн шүүхээр 2012 оны 6 сард буян тухайгийн гайлаар авч гарах гэжсэн иргэнээс одоо төрийн өмчт улсын орлогод аваад тэгээд тэрийг бол манайх соёлын яамд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхаа хүлээлгэж өгснөөр бид нар Улсын төв номын санд хүлээлгэж өгсөн. Улсын төв номын сан дээр бол одоо чигшүүлдэг цэвэрлэгээ хийдэг юм аппаратууд бий. Тэгээд эхний ээлжинд бол тэр 110 номыг бол нэлээд их одоо горим алдагдсанаас одоо илэгдэлд орсон байна гэдэг дүгнэлт гарсан учраас тэрийг цэвэрлэгээ ууршуулах одоо янз бүрийн мөнгөнцрөөс хамгаалах ийм үйл ажиллагаа бас эхэлж байна. За тэгэхээр ерөнхийдөө та их дээр ярилцах цаг маань өндөрлж байна. Тэгээ соёлын бит бус түүх дурсгалыг бас хадгалах хамгаалах тал дээр бас танд хувь үнийчийн хувьд ажил мэргэжлийн хувьд бас хэлхийг хүссэн. Тэгээд үлдээч гэсэн зүйл байл төвлөгийн булангийн маань төгсгөлд бас хэлж болно. Соёлын өвгийн одоо баримтат өв бит ба бит бусын ийм аян зохион байгуулагдаад ингээ явж хагаад одоо иргэд олон нийт маань нээлттэйгээр одоо өөртөө байгаа болон эргэн тойрондоо байгаа ийм соёлын өвдгийг одоо идэвхтэйгээр бүртгүүлээрэй гэж л уриалах байна. За баярлалаа. Тэгээ Монгол Улсын түүх соёл маш үнэтэй ажил өрнүүлж байгаа танаа толонд танааханд бас амжилт хүсье. Баярлалаа. Би бас одоо энэ нэвтрүүлгээр дамжуулаад энэ манай яамнаас зохион байгуулагдж байгаа энэ аяныг одоо дэмжиж мэдээллийн 10-аад телевиз 5-аас 6 сонины одоо уран бүтээлчид бас хамтран ажиллаж байгаад одоо баярлж байгаагаа илэрхийлж байна. За баярлалаа. Өнөөдөр ажил хэрэгч хөтөлбөрийн маань хөтөлбөрт соёл спорт аялал жуулчлалын сайдын зөвлөх уран төгс хүрэлцэн ирж оролцлоо. Ингээд ажил хэрэгч хөтөлбөрөө та бүхэн үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. Соёл спорт аялал жуулчлалын яам таны өвөө ахан дүүсийн өвөлжөө хаваржааны ойролцох хаданд элдв амьтны сүг зураг дүрс тамга тэмдэг эртний булш бунхан хэрэгсүр хөшөө чулуу байна уу? Энэ бол түүх соёлын үл хөдлөх дурсгал юм. Та өөрийн оршин суугаа аймгийн соёл спорт аялал жуулчлалын газар сумын соёлын төв болон багийн засаг даргаар дамжуулан бидэнд энэ тухай мэдээллийг эрүүлнэ. Соёл спорт аялал жуулчлалын яам